За шинжиж гамболд байна. Тэгэхээр өнөөдөр сүүлийн хийсэн судалгааны дүнгуудээс үзэхэд бол энэ цацраг идэгт бодисын улмаас тодорхой хэмжээний нутаг дэвсгэр дээр малын өвчл байгаа гэсэн мэдээлэл явдаг. Тэгээ энийг бол дүгнэлт хэлэхэд нэгдүгээрт өнөөдөр хүртэл мал эмнэлгийн ерөнхий газрын жил бүр авдаг мэдээлэлд энэ ураны улмаас цацраг идэгт бодисын улмаас малын өвчл хоргодол байна гэдэг мэдээлэл байхгүй. Хоёрдугаарт нь болохтой зэрэг бол 19-23 онд хийсэн 17-8 байгууллага оролцоод хийсэн судалгааны дүнгээс үзэхэд бол Дорногов аймагт мал эмнэлгийн газарт нь Сумын мал эмнэлгийн газарт нь бидний судалгаагаар ямар нэгэн байдлаар бол ийм гаж хөгжилтэй төл мал байна гэсэн албан ёсны мэдээлэл байхгүй. Энэ тохиолдолд бол цаашдаа хамгийн гол нь малчтын амжиргааны асуудал төр малын эрүүл мэндийн асуудал байх ёстой. Тэгэхээр цаашдаа бол хоёр асуудал таар анхаарч ажиллах ёстой байнамаа. Нэгдүгээрт нь бол ерөөсөн тухайн орон нутагт гарч байгаа өвчний тамдан судалгааг бол мал эмнэлгийн байгууллага өөрийнхөө эрх зүйн хүрээнд хуулийнхаа хүрээнд хийж явна. Хоёрдугаарт нь болохтой зэрэг бол энэ мал эмнэлгийн аридо биологийн үндслэлээр малд энэ цацраг идэгт бодисын хордлого байна уу юу гэдгийг улирлын сарын жилийн мониторингуудыг хийж явна. Тийм учраас цаашдаа бол бүх юм хяналтанд байна гэж ингэж ойлгож болно. За баярлалаа.